Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлөхөд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгээ Өмнөгов аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны Милаалга Баяр наадам хүндэтгэлийн үйл ажиллагаанаас бэлтгэн хүргэж байна. Өмнгийн шаргалгов тэр дундаа Хилийн нутаг дэвсгэрт Эрдэнэ мал сүргээ өсгөн өржүүлж Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хөдөлмөр зүтгэлэн зориулж ирсэн эрхэм хоёр малчны улсын авраг малчин цолны Милаалга наадам 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа. За Өмнөгов аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн нутаг дэвсгэрт Монгол орны өмнөд зэг болох Орвог гашууны бор толгой алдарт Баянголын шугуй Монголын 33%-ийг Борзонгийн говь гээд олон сайхан төөх дурсгалын газрууд байдаг үлээ. За мөн Монгол улсын 3 хилийн застав энэ багийн нутагт оршин байдаг. За Монгол улсын авраг малчдын цолны Милаалга Баяр наадам өргөн дэлгэр олон хүмүүс зочдоор дүүрэн зохион байгуулагдсан байгаа. За Баяр наадмын хүрээнд 3 насны хурдан тэмээний уралдаан, за тэмээтэй байд хорооны тэмцээн, за өсвөрийн үндэсний өхөн барилдаан, хүндэтгэлийн үйл ажиллагаа зэрэг олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм. За бид өхөн нэвтрүүлгийнхээ Монгол улсын авраг малчидтай уулзаж тэдний хөдөө аж ахуйн салбарт оруулж ирсэн хувь нэмэр амжилт бүтээлийн талаар ярилцлаа. Сайхан амарч гинөө та. Сайхан амарч байна. Та үг сайхан амарцгааж байна уу? Сайхан. За тэгэхээр одоо бид бүгдийн зүгээс бас Эрдэнэхийнхаа гэр бүлийн урилгаар бас өнөөдөр Монгол улсын авраг малчин цолны Милаалга Баяр наадам дээр бас хүрэлцэн ирээд байна. Тэгээд манай Эрдэнэх маань одоо өөрийгөө сайн танилцуулахгүй тийм ээ. Таны аав ээжийг бас хэн гэдэг хүмүүс байсан. Та одоо хэдэн онд хаан төрж өссөн. Энэ талаар бас та ярихгүй юу? За баярлалаа. Би Урт насны Бомхүү гэдэг хүний 1-р хүү болсон 1958 онд энэ орон нутагт төрж өссөн. Тэр нэлцгээс хойш өдний хүртэл ер нь малыг л дагаж малж ил явна да. Ер нь бол тохойдээ. За багнаас одоо хаана өнгөрсөн тийм ээ. Багдаа сургуульд одоо сурж явуу хэд дөрөнгө өртөд одоо сурж ийсэн тэр талаараа бас ярил те. Ер нь одоо айлын том хүүхэд юм биш те. Тий. Багнаас нь яг би 4-р төгсөөл тэгэл 72 онд хөдөө гараад үндсэндээ малчин. Тэгээд 72 оноос 76 он хүртэл хэцгийн гэрдээр файжгот 79 он цэрэгт явсан. 3 жилийн цэрэгт. Дорнотын 132 дугаар ингээ одоо Баатар Чогтон гэж байсан. Тэрний ангид албааж ирсэн 3 жил албааж ирээд тэрнээс хойш малч. Би тааж маллаа л тийм. За тухайн үед одоо таныг зэрэгээс ирээд мал малахад танах одоо ямар малыг голлож одоо малдаг байсан тийм ээ. Одоо мал аж ахуйд гараад бас ямар хөө одоо бас байдалтай бас малын дэргэд одоо явдаг байв. Тэр талаараа бас одоо бас ярихгүй юу тийм ээ. Манайх нэг настай малыг голлон малдаг буюу сувай малыг бас голлон малдаг. Нэг өрхөд одоо нэг настай борлон хэд 1000-ыг өгдөг байсан. 1000 мал. Эри мач муу ялгаагүй. Тэгж малдаг байсан. Миний одоо энэ айлгэр болохоос өмнө бол дандаа сувай малж байсан да. Багнаасандаа бол нэгдлийн мал. Нэгдлийн мал. Энэ 90 оноос хойш өмчөвчл үсэл хувь өмчүүлсэн шүү дээ. Энэ бол. За ховжлаад одоо танах одоо ямар малыг малж эхэлсэн тийм ээ. Тэр талаар бас ярил те. Ховжлаад үндсэндээ багмалаар эхэлсэн. Энэ багмалаар эхлээд би айлгэр болоод энэ баруун манай үндсэн үйлжээний шалтгаан гэдэг газар байгаа. Тэнд би айлгэр болоод 80 оноос хойш айлгэр болоод анхныхаа үрсэтэн гэмтлэл тэгэл би тэр айлгэр болоод тэрнээс хойш өмчөвчлэн багмалаар эхэлж үсэл тэрний ховчлаар ирсэн одоо манай гэр бүлийн хүний энэ одом гişлийн тэмээ бас тэр өмчөвчлэр ирсэн. Тэр манаас чөндийгээд багмалаар ерөнхийдөө сумын авраг, аймгийн авраг бол багмалаар голж хийсэн. Ер нь бол. Тэгээд тэрнээс хойш аймгийн хошоо болоход бол яхан багмал цөөрөөд өгд очиж айлгэр бол гарсан. Тэгээд тэмээг яхан голж ажиллаж байна да. Одоо өнөөдрийн үед бол. Тэмээ хэмээх тэнгэрлэг амтны талаар бас бодж өгдөг бас зүйлээ бас ярихгүй. Өөрийнхөө одоо тэмээ сүргийн талаар бас ярихгүй да. За баярлалаа. Гэс тэмээ гэдэг тэнгэрлэг амтны би энэ 2015 оноос л эхэлж
эхэллэн үүсч хөгжүүлсэн. Үнэжидлэхэд сайн ашиг шим өндөртэй сайлсуу ариунтай одоо энэ Монгол улсын хэмжээнд бол энгийн сүү айр гэсэн хэмжээний бол их хүнтэй зах зээлийн тийм бүтээгдэхүүн болж хувирч байна. Ер нь бол энэ талаараа бол тэмээ гэдэг хүнтэй ашиг шим өндөртэй 100 турханд одоо төсөөртэй идшүүлчээр голдоггүй тийм нутагшилтай энтэн да тэмээ бол. За. Ер нь Танай тэмээний одоо бүтэц тийм ээ одоо ер нь бол угшил удам хаанах тэмээнүүд вэ? үндсэн гарал нь бол одоо энэ манай гэрийн хүний гарал одоо энэ харын шанданд аймгийн авраг малчин пүрүү гэж байсан. Тэр хүний гарлын тэмээ. Ер нь бол тэндээс их хүс хүртэ өссөн. Тэгээд өнөг хүртэл өдий болоо явж байдаг. Ер нь бол. За бусад малуудаас одоо маллахын үед одоо бас яаж тэгсэн та бог малж байгаа шүү тэмээ маллахад одоо ямар хөө зүйл ажиглагдсан тий. Тэмээ маллахад бол яг тэ. Тэмээ бол баг малаас яг холын бичээртэй яг хараа хяналттай зүгээр нэг ингээд энгийн байх юм бол тэмээ шиг амархан байхгүй маллахад. За 100 турхантай үед бол бас төвхтэй бас л эргүүл тавилж явахгүй бол явчихдаг. Зүгээр хамгийн хэцүү юм манай энэ чон хоны асуудал байдаг. Ерөөс ботго дармыг хамгаалах гэдэг асуудал хамгийн хэцүү юм байдаг. Бусдах нь бол тэгэл энэ бэлчээнүүдгээр ингээл усандаа өөрснөө цаваас ижисчих юм бол тэгээ ер нь их бутрахгүй шүү дээ тийм ээ чи тэгэл байж байдаг. Танай энэ нутгалж байгаа энэ сайхан Сухай гэдэг энэ газрын талаар сэрэхгүй юу? Хаанаа сайхан уул хайрахад та ийм одоо нутаг байж тээ. Олон сайхан хайрахад бол төвшдөг юм байна шүү дээ тий. Тэгдэг. Ер нь бол ийшээ тэр бог тайрхан гал байж байна. Ийшээ халзан хайрхан мань байж лээ. Ийшээ хөрхөө бол байж байна. Энэ баруун урд руу булган хайрхан гэх их гурван хайрханы зүүнчгүй. Нутгалдаг юм сайхан нутаг. Энэ дээр бол манайх нэг энэ чи ер нь үндсэндээ засгийн үед бол өшөө хүнээ үлж байсан. Сүүлийн үед өмч өвчлөлөөр гар хүнээс авсан. Манай өнцөө үлж энэ баруунтай шаардлага гэж газар байх. Ер нь бол баг малтай байхад. Тэгээ одоо энэгээр ийшээ улцаад нэг гүнний худаг энтер байдаг. Тэгээ энэ рүү голлож ил. Энд тэмээгэн бараадал байж байдаг. Сүүлийн жилүүд бол ер нь тэмээгэн голлож ил ус гэж байна да. Арай боор. Ер нь одоо тэмээний бэлчээр нутаг харагдаад ах шиг байна те ер нь. Тэг үндсэн чанар нь бол тэмээний бэлчээр нутаг ерөөс. Тэмээ тохиромжтой. Тийм газар. Ус сайтай. Тийм сайхан нутаг да. Та хоёр маань хэдэн онд айлгэр болсон тийм ээ тэр талаараа бас ярил те. 80 онд айлгэр болсон. Ер нь тэгэл ямаа малж хэлсэн дээ төлөх ямаа. Тэгээд тал нэг 400-аас 500 мал төлөвлөдөг байсан. Засгийн малтай хахад. Тэгээд өөр хүүхдээ бойжуулна. Малан төлөвлөлнө. Тэгээд хүнтэй малтай бойжуулж байсан да. Энэ харантай шаардлага гэдэг газар. Тэгж л айлгэр болж амьдралаа хэлсэн дээ. Ер нь Таныг бол одгийнхаа сайхан хөдөлмөрч хүн гэж ярьдаг юм байна. Тэгээд одоо бас мэдээж одоо бас малчин хүн одоо хөдөлмөрийнхөө үр шимээр өнөөдөр сайхан Монгол улсын авраг малчин цол одоо хүртээд байгаа бах. Тэгээд бас сайхан мал малгааны талаар өөрөө одоо мал энэ одоо салбар зүтгэж байгаа хөдөлмөрийнхаа талаар бас ярихгүй да. мал малчууд малын толгой олон болвол яг төрөлжүүлж малах нь бол арай ашигтай байдаг. Ачаал нь бага байдаг. Нэг үе энэ хүүхэд багчуул гэрүүлэх болж хараагүй хат манайх бага малтай байхад тэр нэг настай малын ялгчдаг. Төлөх малын тусгай авчдаг. Ингэж ажилладаг байсан. За одоо бол дандаа турах тусгай айлууд улаараа явцсан болох тэр үетэй чинь нэг зөвхөн бага малтай энэ хэдэн дэмэг олсгал ингэж байж байдаг. Хавар потоо эрт барьж уйн намруулна. Ингмалаасан шигшмэн хүртэн тийм л ажиллагаа явуулдаг да. Эзэн зэргийн тус хүчний гишүүнээр би 80 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Ер нь бол тэгээд 80 90 хэдэн онууд бол бас хил дээр өшиж хаяа бас манайд гардаг постны үүрэг гүйцэтгэдэг тийм байсан. Ер нь бол тэгээд тэр хэмжээгээр оролцдог. Бас нэг сайлын хэдэн ямаач өгөөд тэнд хандив тусламж болгох сүү цагааны асуудлаарч бас оролцож байсан. Тим хэмжээгээр ордог. Газар орон нутгийн одоо тэндэн тийм үү хад ус үлчээр байдаг гэдгийг харилцан ярилцаж одоо шинж залуучууд бас үлгэрлээ үзүүл явдаг та. За мөн одоо энэ хоршооны үйл ажиллагаанд бас оролцож
тийм байж та бусад одоо хүмүүсээ нэгтгэж оролцуулж бас одоо өөрсдийнхөө ажил амьдрал мала одоо энэ хаан одоо улсын салбарт бас одоо яг хамтран ажиллах үүрэг гүйцэтгэж явдаг байна тийм. тэгдэг. Яг оршооны гишүүний хувьд бол одоо энэ тэмээнийх нь усыг нийлүүлнэ, чанартай нь ус нийлүүлнэ, яманых нь олорыг нийлүүлнэ, чанартай нь олор нийлүүлнэ. Бид нусын үүрэг. Энэ усын сэржин хошоо бол бас номгон нутагтай бол мэдэн дээгүүр ард түмэндээ их өгөөчтэй ноос нь олор борлуулж иргэн дээлтэй үйл ажиллагаа явуулдаг ийм сайхан хошоо байдаг. Миний ажилдаг цуг хамтран ажиллагч. Тийм л байгаа. Тэгээ таны хувьд одоо бас ер нь сумор нутагтайгаа байнга уялдаа холбоотой ажилладаг. Одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа, туслан дэмжлэг, за мөн одоо бас энэ малчтын талаар байж байгаа үзэл бодол, одоо бодлогын талаар бас хэр дуурдаг вэ? Яг хүмүүнлэг үйл ажиллагаанд бол би онцгой гэсэн хэмжээгээр ажилладаг. Ер нь бол тэгээ ханд тусламж өгнө. За өөригдөөс ихлээр сумдаг хэрэггээд асуудал байна л да. Тэр нэг гэхээр гэж бас ашигрууны хувьд бол ир зөвлөгөө авдаг. Зөв хэмжээний мэдчих чадах юм аа хэл сургаж ил явдаг. Тэг өнөөдөр одоо та хоёрын маань Монгол улсын авраг малчин цолны мэлалга баяр наадам бас одоо сайхан өргөнлөг эхлэх гэж байна. Тэгээд хоол ойр ах トゥ төрөлхөс нутгийн олон гээд хүндэт зочид төлөөлөгчд нутгийн тэмээч тэгээд одоо бас уяачд маань одоо хөрөлцөн ирсэн байна. Баяр наадмын одоо өмнөхийн сайхан сэтгэлээ олцгоё та. За сайхан байна. Хоол ойрын олон хурд илдэ сайхан байлаа. Олон тэмээ тоглолаа. Ойр болоод хоолын ах トゥ нар олон хүн тоглолаа. Сэтгэл өндөр байна. Тийм. Тэгээд сайхан байлцгаараа гэж хүсье. За баярлалаа танд. За баярлалаа та бүгд ч гэсэн ажлын амжилт хүсье. За сайхан амарч гэнэ үү та? Сайхан амарч гэнэ. Таваагүй сайхан амарч гэнэ үү? Банк сайн явж ирсэн үү? За сайн явж ирлээ. За ингээд бас улсын аврагынхаа наадам энэ бас баяр мөчөө бас хамтдаа хуваалцж байгаа бас танаа гэрүүл талархал төвшүүлье. Тэгээ манай оюун цэцэгч маань бас өөрийгөө сайхан танилцуулахгүй тийм ээ. Энэ хингэдэг айлын хэд хүүхэд байна. Сайхан аав ээжийн талаар, ураг удмын талаар бас нэг ярихгүй да. За баярлалаа. Би энэ уугуул энэ нутгийнх ер нь. Энэ манай эцэг аймаг авраг тэмээчин бүрэг гэдэг хүн байсан одоо байхгүй. Тэгээ би энэ өргөмөл айлын ганц нөгөө хүн. Тэгээд тэндээс сургууль соёл төгсөөд 8 дугаар анги төгсөөд тэгээд одоо малчмарсан. Илгээлт гэдэг юм захиргаал байдаг гэсэн. Илгээлтээр одоо хаана мал болж байна? Энд дээр суусандаа маллаа 78 онд 48 төгсөөд маллаа. Малчмарсан. Тэгэхээр одоо таны аав бол одоо бас авраг тэмээчин хүн байсан. Тэгэхээр таад одоо багасаал тэмээний бэлчээр дээр өсөөх тох. Тэгсэн. Тэмээч манайхын тэмээч айл байсан. Би тэгэл 78 он сургууль төгсөөл тэр яма гэдэг юм маллаж үзсэн. Тэгээд сүүлдээ 80 онд айлгэр болоод бага маллаад нэлээдэн жил бага маллаад хүүхд чухтай болоод хүүхдүүд айлгэр болгоод өмчөрөнгө нөгөөл. Та хоёр маань хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн тийм ээ? Одоо өр хүүхдүүдийн талаар та нэг ярихгүй юу? Манайх 3 ахынтай 6 хүүхэдтэй. Манай хүүхдүүд ихэнх нь зарим нь хөдөө малчин, зарим нь төвөр ажилтан. За хүүхдүүд маань одоо бас талаар одоо ач зээнэр гэл одоо олуулаа өнөр өтгөн болоо байлгүй тий. Ач зээнэр зэнцэр байгаа. Манайх 13 ач зэнцэртэй. За та хоёр маань одоо тэгээд залуудаас нэгдэл нийгмийн малыг одоо хариулахдаа өр хүүхдүүдээ яаж өсгөж хүмүүжүүлж байв тийм ээ? Гэхдээ тэгэл одоо голцоолдог өөрсдөө хүмүүжүүлнэ л дээ юм тэгээд. Тэгээ нөгөө хүүхдүүд сургууль зоосон, төв рүү орсон. Манай хүн чинь бригад аж ахуй хэдэн жил хийгээд би төв рүү орж колонкод хэдэн жил нэр хойгоод тэгээ хүүхдүүд гайгүй сургууль соёлтойгоо арай том ангид ороод аймаг руу явцгаагаад битгэл төгөлөд байгаа. Тэгэл тэмээч юмсан юм. Тэгэл юм тэмээг өсгөх тий. Тий. Тэмээний хэмэг тэнгэрлэг амтны талаар бодож өгдөг зүйл ярихгүй тий. Та одоо бас мэдээ орсон цагаас л тэмээтэй хамт байсан үнэ үү? Тий. Би бол тэмээч айлын хүүхэд боллоор тэмээнд бол гайгүй илэрхтэй юм уу та тий. Тэмээнийхээ ашиг шимийн талаар бас ярихгүй юу? Одоо тэмээнийхээ ашиг шимийг танах бас юу яаж авдаг вэ?
Тэмээ бол их ашиг шинтэй амтаа сүү мах ноосноос ихсүүлэл тэмээний айраг сүүч одоо хамгийн дэлхийд одоо хамгийн сайхан байгаа элчүүдийн ямар нэгэн өвчгөнд айргоороо байдаг сайхан. Тэрийг би бод саагаад борлуулдаг хүн амтанд өгдөг. Ахтуу төрөсөд даагддаг албан газар мазарт өгдөг. Тэмээ ашиг шин бол сайн. Ер нь одоо жилдээ танах хичнээн инг ботголж байна те. Ер нь манайх жил одоо энэ жил ихэд чинь л одоо 60-аараа тэмээ ботголсон. Энэ цөөхөл ботголж байгаа. Гэтэ болж байгаа. Одоо нэг гаруй удаа юм сааж байгаа. Саадаг. Саадаг нь одоо ингээл явж байгаа. Ер нь босод малын ашиг шимэг ер нь авдаг тэмээнээс гадна. Авна баг малаа бас саанаа нэд үхэртэй нөхөн саана бас хүрхэн цагаадыг хийн. Тэгэл ер нь саахалын бол саагаал цагаадыг нь ашиглаж л ноос ус бүх юм ашиглаж идэв. За тэгээд өнөөдөр та хоёрын маань Монгол улсын авраг малчин цолны мэлалга баяр наадам эхлэх гэж байна. Холоороо олон сайхан хүмүүс одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгээд тэр хүмүүстэй талархал төвшүүлээд баяр наадмынхаа сэтгэлээс тусдаа хаваалцахгүй тий. За. Сайхан байна аа. Газараас олон уяач дэрлээ. Газараас олон ах トゥ нар, найз нөхдүүд, малчин телевизийн та бүгд ирсэн баяртай байна. Хачин сайхан болж энэ өргөн дэлгэр ийм олон уралдаанч хүүхдүүд хүнсүүд нэг уяач идэл гоё байна. Их баярлж байна. За тэгээд та хоёртаа бас сайн сайхан урт удаанаас энэ ороогийн одоо бас эрүүл энхийг хүсэн өрөөё. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлалаа. За. Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын Монгол улсын авраг малчин цолны мэлалга баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За нээлтийн арга хэмжээнд хоёр малчны ах トゥ төрөл төрөсөд за нутгийн удирдлагууд за нэгэн зэрэг мөр зэрэгцэн мал маллаж хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ба нутгийн малчид хол орын зочид төлөөлөгчдгээд олон хүндтэй хүмүүс өргөдөн оролцсон юм аа. За энэ үеэр Монгол улсын авраг малчдын цолны мэлалга баяр наадамд Өмнөг аймгийн Номгон сумын соёлын төвийн урлаг соёлын одоо хүмүүс аядууга өргөн борж за наадамчин олныг баясан цэнгүүллээ. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол улсын авраг малчин жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны мэлалга баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Атрат хөхүүлсэн наран тос цөндрөлсөн амуу найгсан талд нь найргийн иг шиг хангинсан алдарт 33 говийн нэг амгалан цэнхэр борцонгийн говь цэлийнэ. Энэхүү сайхан орон нутагт минь Монгол улсын авраг малчин хэмээх тэргүүн сайхан хүндэтгэлийг хүлээсэн Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын маань хүндэтгэлийн арга хэмжээ ийхүү алтан тэмээний уралдаан тайдаг тэмээний уралдаанаар эхэлсэн бөгөөд ийхүү хүндэтгэлийн арга хэмжээг та бүхнийхээ өмнө албан ёсоор нээхэд бэлхэн болсон байна. Намайг хүндлэн ирсэн нутгийн нохын улс ах トゥ болоод уяач та бүгдээ уран зөвлөсөн та бүгдээ өнөөдрийн энэхүү өдрийн мэндийг дэвшүүлье. Би ингээд 45 жилийн түүхэнд өнөөдөр Монгол улс гэсэн сайхан нэр хүнд хүлээсэндээ баяртай байна. Ингээд та бүгдийг сайхан баярлалаа гэж хүсье. Бүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Алас холоос олон сайхан уяачид ирлээ, малчид ирлээ. Ах トゥ төрөл садан хамаатан сандан ангиж яв. Буюуны найзууд та бүхэнд маш их баярлалаа шүү. Эрүүлэг аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.
Отгон гомгона сүргийн эдэрэгдээс гэгээ татан наран оргона таны амта цагаан дэждээ татын монгол сайхан өгөлөг ухтана зэр хоолонч үргэмгүй наргын дон татын монгол сайхан тайван амгалаа янзан нормогдох уудын хадонаар эцгийн ширгэж хүүгээ хүлээлээ агууд сэвэрэж ачдан өгөөд алсын ууландан цацдан өргөнөө зэр хоолонч үргэмгүй наргын дон талын монгол сайхан тайван амгалаа Үүдүүднийдэн харагдаа Өмрийн цэнхэр хангай минь хүү Онтог нойрон бүцэгдээд байдаг Усын усан нутаг минь хүү Хангай наран хангай мэ Зүргэн харусан нутаг хүү Атын сарын гоэжин Зүгэн үргсэн нутаг Мөрөнгөдөн шуган урасан Мөнхийн цэнхэр хангай минь хүү Мөрөн гаргаж тоглож өссөн Мөрөөдлүүлсэн нутаг минь хүү Хангай наран хангай мэн Зүргэн харусан нутаг хүү Хатын сарын гоэжин Зүгэн үргсэн нутаг Говь нутагта Эрдэнэт мал сүргээ өсгөн өржөөж олон сайхан амжилтын эзэн болж ирсэн Монгол Улсын аварга малчдын цолны мэл алга Баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжиж байлаа. За Баяр наадмын үеэр хөрөлцөн ирсэн хүндэт зочид төлөөлөгчд за Монгол Улсын аварга малчин цолныхаа мэл алга Баяр наадмыг хийж байгаа эрхэм одоо малчдад хүндэтгэл үзүүлсэн юм. За эхний ээлжинд одоо тэдний төрүүлж өсгсөн эрхэм сайхан өр хөөгдөөд хөргөн бөрөөд аж зээнэр зүгээс Монгол Улсын аварга малчин аав ээждээ хүндэтгэл үзүүлж ирүүлэх саруул сайхан бүхнийг үсэн өрөөж байлаа. За үүний араас ах дүү, төрөл төрөсөд, найз нөхөд, за мөн одоо бас хамтран ажиллаж байсан малчид, хөлмөрчд, за хөлийн одоо заставын одоо удирдлагууд, мөн одоо бас малчдын хоршооны одоо бас төлөөллүүд гээд олон одоо хүмүүс хоёр малчинд баяр хүргэж хүндэтгэл үзүүлж ерөөлийн үгээ айлдаж байсан юм аа. За Монгол Улсын аварга малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол Улсын аварга малчин жүгдрийн оюун цэцэг нар нь өөрсдийн төрж өссөн нутагтаа олон жил мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нутаг орондоо нэртэй олон сайхан амжилтын эзэн болж за өөрсдөө бас хүмүүнлэгийн болон за тусламжийн олон сайхан одоо зүйл оролцож нутаг орныхон хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулж ирсэн юм аа. За мөн одоо бас хаяа залгаа залуу малчид болон нутгийн малчидтай үлгэр дуурайлал үзүүлж зөвлөм зөвлөгөө өгж мал маллагааныхаа арга барилаас хуваалцаж ирсэн эрхэм үндтэй малчид билээ. За эндээч Монгол Улсын аварга малчдын цолны мэл алга Баяр наадмыг олон одоо хүмүүс зорин ирж хүндэтгэл үзүүлж баяр хүргэж одоо хоёр малчиндаа эрүүлэг хурд тутаанаас хамгийн сайн сайхан мөхнийг өсөн өрөөж байлаа. За ингээд үзэгч та бүхэн Монгол Улсын аварга малчдын хүндэтгэлийн үйл ажиллагааг бүлээн авч үзнэ.
Монгол улсын авраг малчныхаа медаль наадмыг хийж байгаа хадам бум үгийн эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нартаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд үр хөхд биднийхээ хажууд урт насаж эрүүлэх байгаарэ гэж хүсэн өрөөж байна. Монголын 33 говийг болох Борцмын говийн энэ үүдэн омор хязгаарын энэ алдар сайхан тэмэжтэй хүндэтгэл зүйл үзүүлээ. Та бүгдээ хоршооныхон хамт олонны зүгээс болон хувьяасан нас болоод уян нөө сүн даламж заривжиж өлзий хийгээд утаг нөө сүммөр улмд баттгуултгай түм түмээр хүрэн тэмээгийн өсгөж түүнээс олон алдартан дахин энэ нутгаас төрөх болтгой гэдэг ёроолыг бэлэгдэн барья. Өнөө хүний хөдөлмөр үнэлгэдний гэдэг л энэ байх та. Би наазыгаа ч өдөө үргэлж арах нэр үнэхээр хөдөлмөр шүнгэж бол ийм л байдаг мэдэрсэн. За тэгээ удаасан гэрийн малаагаад гэрэл түүж байгаараа гэрлийн нэрсэн дэвё. Одоо авраг малчин гэсэн энэ сайхан өргөмжлийг хүлээж авч энэхүү баяр наадмынхаа үйл ажиллагааг энэхүү говьчуудтайгаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа явдлыг баяр хүргэж байна. За ингээд 1978 онд Өмнөг аймгийн Номгон сумд тохой залган суулсан 40 гаруй одоо сурагчдын төлөөлөл 10 гаруй одоо хүмүүс хүрэлцэн ирж оюун эрдэнэ нартаа хүндэтгэл үзүүлж байна. Ингээд та хоёртаа нэрвэлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ярууж байна. Монголдон, говьдон олон сайхан авраг малчдыг, тэмээждийг дөрүүлээрэ гэж ярууж байна. Монгол улсын авраг малчин хэмээх энэхүү сайхан нэр хүндтэй шагналыг авсан ах чигтээ халуун баяр хүргэж мэдчихлээ. Монголчуудын дархлаа болсон нүүдэлчин өв соёл мал аж ахуйн адгуулан авч явж үнэн сайхан хөдөлмөрийг үлгэрлэж яваа та хоёртаа эрүүлэх саруу сайхан бүхнийг хүсье. Ингээд Эрдэнэ ахын минь үеэл миний аав. За тэгээд аавынхаа одоо төлөвлөж өөргөд танд хүндэтгэл үзүүлэхээр дижитиг аав хүрсэн юм байна. Авраг малчин болсон хайртах эрдэнэдээ бэрэгч оюун цэцэг нартаа хүндэтгэл үзүүлж хоёр хүүхдийнхээ хамтаа хүндэтгэл үзүүлье. Ингээд нутгийн хаан зон олонд бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн яруу. Нутаг амтай явдаг шүү. Ер нь нутагтай хайртай. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ, Монгол улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль баяр наадам хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдаанд одоо бас бүрдэгдсэн хурц урдан хатнууд бас уралдааны зам гараад за 6 дээр одоо ирж байна. За нийтдээ 28 хат одоо өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдаанд бас бүрдэгдсэн байгаа. За бүгд л одоо аймаг сум орон нутгийн чанартай олон наадамд бас айрагдж төрүүлжээс ийм одоо хурц урдан тэмээнүүд бас өнөөдрийн баяр наадамд ирсэн. За эргэж байна уу? Зонжуулж эхэллээ. За энэхүү эрхэмд үзэгчтэй Монгол улсын авраг малчин за Бомхүүгийн Эрдэнэ, Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль баяр наадмын хурдан хатууд дагараа 6 дээрээс ирсэн торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. За манай зурглаа шууд урагшлаад үзүүрийн хатнуудыг харуулж байна. 51 дугаартаа уралдааны дамжсан Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн аймгийн алдар туяач аймгийн
авраг малчин элдв өчрийн одоо хурдаа 51 дугаартай уралдааны зам дурцаа халдар хот одоо өнгөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За наадлаар 6 дугаартай Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн аймгийн алдарт байж Батулгын Хадбаатарын Янзах хөг гэдэг хадад гараад ирсэн бол цаартлаар нь мөн одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн Монгол улсын алдарт туяаж Бацхан Баянжирлын одоо хурдан хар хатад гараад ирсэн. За ингээд одоо өнгөний артнууд бол нэлээд ширүүг үлдээ гарч ирээд Монгол улсын авраг малчдын цолны медаль гоё наадны хурдан атны уралдааны одоо өнгөлөөд одоо гарч ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо газар нутгийн олон сайхан одоо атнууд одоо урагшилж байгаа. За энэ гурван атны уралдаа дахиад одоо бас хэдэн атнууд бол нэлээд ширүүг үлдээд гарсан байгаа гэдэг та бүхэндээ хэлье. За одоо бас арын атнуудыг одоо харуулах гэж байгаа шиг байна. За энэ одоо жижигхэн атууд бас Өмнөг аймгийн зогтуулсан аймгийн алдарт байж алдар сайхны хүү. За сайн зөвхөн одоо хурдан атууд өнөөдрийн баян наадам хурдан атны уралдааны үзүүрдөр одоо бас одоо араас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд хурдан атны уралдааныг Өмнөг аймгийн зогтуу аймгийн алдарт уяач ууган баярын хүү сумын алдарт уяач Пүрэв доогийн одоо хурд улаат одоо хөтөлсөн байна. Түүний арлаа ногоон гүмзэдээ хөдөлсөн шарат одоо урагшилж байгаа. Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт уяач Навандаржин гандуулгын одоо хурдан шарат Тормондоо Өмнөг аймгийн Түмэн дэмэний баяр наадамд одоо төрүүлж исэн юм одоо урд говаалтай үр хангаа заагаад одоо хов баян үлгийг одоо олон наадамд одоо очиж одоо уралдаж исэн. Да ховдод одоо очиж уралдаж исэн. За ингээд энэ одоо өнөөдрийн баян наадмын хурдан атны уралдааны өнгөний атнууд бол нэлээд ширүүг үлдэн. За энэ дунд бол одоо 6 дугаартай уралдааны замд орсон Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн аймгийн алдарт байж Батулгын Хадбаатарын одоо хурдан хөгата өнгөрсөн жил одоо Сумбар нутгийн чанартай олон наадамд одоо хэрэгжүүлсэн. Түүний арал дээр 3 дугаартай урдаад Ардсан Өмнөг аймгийн Хүрмэн сүмэж Усны кагийн алтан дэлхүүрийн одоо хурдан одоо нэлээд ширэг үлдээ одоо үзүүрийн атны ардууд орж иж байгаа. Бацхан баян мөнхийн Хүрмний Бацхан баян мөнхийн одоо хурдан хөх хад одоо 8 дугаартай Цэнгэр хувцастай хөт унцсан арт бол одоо нэг 9 бөөрөн дээр одоо орж ирсэн. За Усны кагийн алтан дэлхүүрийн одоо хурдан хат бол одоо 10 дээр одоо орж байгаа. За ингээд эхний 10 хат бол одоо арын хатнуудаас жоохон сэрхэн болоод хурдан хатны уралдааны хөтөлсөн. За 141 дугаартай хурдан хат бол одоо 11 дээр одоо орж иж байгаа. За мөн одоо энэ одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн Монгол улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо урд нь ногоо хат юм аа үзэг штэ. За ингээд 10 дээр бол одоо Монгол улсын алдарт Бацхан Баянжирлын ногоот. За 10 дээр Усны кагийн алтан дэлхүүр одоо урдаад. За 8 дугаартай уралдааны замд одоо морцсон Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн сумын алдарт байж Батмөнхийн одоо баян мөнхийн одоо Бацхан Баянмөнхийн одоо хурдан хатуул цааталтаар 8 бөөрөн дээр 51 дугаартай уралдааны замд одоо морцсон Өмнөг аймгийн Номгон сумын уяач аймгийн алдарт байж аймгийн аврагчийн элдв өчрийн одоо хурдан халдар хат одоо оршилж байгаа. За 6-7-гийн бөөрөн дээр Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт байж Навандаржин гандуулгын одоо хурдан шаратаа. За түүний хүүн одоо унцсан байгаа харагдаж байна да. За ер нь одоо Тормон цагаас тодорч одоо олон сайхан хариг дүр өртөж байсан ийм одоо хурд одоо дундуурхан одоо гарч ирээд одоо оршилж харагдаж байна. За наадлаар нь одоо энэ 9 дугаартай хурдан хат бол одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн Монгол улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан хар хат одоо оршилж байгаа. Цааталтын Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Монгол аймгийн алдарт уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан за Янзах хөг гэдэг хатуудаа гараад ирсэн. За ингээд энэ хоёр хат бол одоо үзүүрийн 3 хатны ард дээр 4-5-ын бөөрөн дээр одоо оршилж байгаа болом. За тийм байна. За ингээд хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн зогтуулсан юм уяач ууган баярын Пүрэв доогийн одоо хурдан улаат одоо хөтөлсөн. Өнөө жил одоо 13 настаад аймаг Сумбар нутгийн чанартай олон наадамд одоо харигдад дөрвж байсан. Хоёр дээр одоо Өмнөг аймгийн зогтуулсан аймгийн алдарт байж Даваадаржин алдар сайхны одоо хурдан улаат одоо гарч ирсэн бол за 72 дугаартай уралдааны замд одоо гарсан жижигхэн одоо энэ халдар хат бол одоо Өмнөг аймгийн зогтуулсан сумын алдарт уяач улаан хүүгийн оргил эрдний одоо хурдан гоё халдар гэдэг алтаа. За энэхүү эрхэм үдүгчтэй Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн үсгийн Монгол улсын алдарт Монгол улсын авраг малчин за Бомгүүгийн эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль гоё наадам хурдан хатбаранд орж ирэхэд за Өмнөг аймгийн зогтуулсан уяач ууган баярын Пүрэв доогийн одоо хурдуулаад төрүүлээ үзэгчтэй сумын алдартын бүрээ төрүүлсэн. За ингээд Навандаржин алдар сайхны одоо хурдан хат бол одоо аман үзүүнд одоо хурдж байгаа харагдаж байна. За 3-ын одоо хатыг одоо өөрөөр эхний 2 хатуудаа ингээд тасарцсан арын хатнууд бол харуулгааргүй болсон. За арын хатууд бол нэлээд ширүүг үлдээ одоо орж иж байгаа шүүгээр. За араас одоо энэ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн үсгийн сумын дэргүү алдарт уяач Батчаргалын сайн зэргийн одоо хурдан шар хат бол одоо нэлээд ширүүг үлдээ одоо орж ирсэн ба харагдаж байна. Гоё галтар дээр одоо хүрээд ирсэн байгаа. Гоё галтар дээр хүрээд ирсэн маань. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн үсгийн уяач Батчаргалын сайн зэргийн одоо хурдан шарат айргийн 3-т одоо ордолж айргийн 4 дээр Өмнөг аймгийн зогтуулсан сумын дэргүү алдарт уяач за улаан хүүг оргил эрдний одоо хурдан хат одоо хурдаллаа. За 5 дээр Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн Монгол улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан хар хат дурсан бол за 6 дээр Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн аймгийн алдарт уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан хат одоо орж байгаа харагдаж байна. За 7 дээр дахиад одоо Монгол улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан ногоо хат одоо орж иж байгаа харагдаж байна. За 8 дээр одоо энэ мөн одоо Өмнөг аймгийн Номгон сумын уяач Бачргалын сайн зэргийн одоо хурдан хатад орж иж байна. За 9-ийн бөөрөн дээр мөн одоо Өмнөг аймгийн Номгон сумын уяач Батгэрлэн Бачргалын одоо хурдан халтар хат одоо ингээд
9-9-дөр одоо орж иж гаргаж байна. За 10 хатыг одоо бүгдээрээ одоо харгаж байна. За ингээд одоо эхний 9 хатад одоо бас ингээд лээ ширэг үйлдэлтэн сайхан одоо уралдааныг гаргаж одоо орууллаа. За энэ өмнө гомгийн хөрмсөн үе яаж Бээжигийн дөлхүүгийн одоо хурдан шараат 10 дээр одоо хурдалж байгаа юм байна. За ингээд та бүхэнд хурдан хатны уралдааны хүрлээ. Улсын аваргын наадамд хатаанд төрүүлгэлээ баяр хүргэе. За баярлалаа. За хатагийн тухай юу? За миний энэ жил энэ юу зүүн чагаа явж тэрэлжрээ явж ам үзүүч идэрсэн. Өмнөх амжилтууд байсан. Өмнөх амжилт дурдаа тэгээд дуусгааргүй байгаа да. Хацаагаа харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За хатныхын тухай. За хатын баярлалаа сумын. Ууган баяр гэдэг дүүгээс авсан юм байна маа. 2 жил сайхан уралдаж байна. Өнгөрсөн жил яаж уралж илээ? Өнгөрсөн жил бас хэдэд орсоо. Аа. За өнөөдрийн наадам сэтгэлээ бол. За өнөөдөр наадам өргөндлөөр сайхан болж байна. Атам үзүүлсэн даа баяртай. За баярлалаа. Би Дундгай аймгийн өндөр шилсэн байгуул Өмнө аймгийн Номгон сум яриатнаа. Бэлгүүний угам сумын дэргөөс бэлгүүний угам бэр гэдэг. За энэ миний найз сумын дэргөөс Батчиргалын сайн зэрэг гэдэг хүний тэм байгаамаа. За энэ тэмээний талаар ярил. За тэмээний талаар ярил энэ шин тэмээ байгаа. Энэ Шинжэн Баянгар аймгийн Шинжэн сум яриат аймгийн алдарт биш Алтан гэрэл гэж миний найз надад гэсэн тэм байгаамаа. Найзаас авсан тэм өнөхөр өнөөдөр сайхан харигдлаа анхныхаа уралдааныг сайхан харигдлаа бас баяртай байна. За гоё галтар өнөөдөр бас уралдаа нотлоод хатан тэмээний уралдаанд бас хайрагдлаа баяр хүргэе. За тэглээ маш баяртай байна. Тэгээ одоо өнөөдөр 4 настай тайлаг байсан энэ жил тэгээ сайхан бүдүүн тэмээнд уралдаад сайхан уралдаж ааргийн 4 турдаллаа. За тэгээд наадам зохион байгуулж байгаа Монгол Улсын аварга малчин мэлэлга наадам хийж байгаа. Ах эгч хоёртой амьдралд нэрүүлэх аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. За Номгон сумын Монгол Улсын аварга малчин Бөмхөгийн Эрдэнэ Жүгдрээ оюун цэцэг нарын Улсын аварга малчин цолны Мэлалга баяр наадмын хурдан хатны уралдаанд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд төрүүл саатыг өргөмжлөл медаль одоо мөнгөний шагналаар шагналсан. За мөн одоо амун үзүү айргийн 3 4 5 удаа хурдалсан хатнуудын бай шагналыг одоо гардуулж байна. За мөн түншлэн одоо өнөөдөр урдан хатны уралдаанд одоо төрүүлж яригдсан хатнуудыг 11 хүртэл одоо байрж шагналыг гардуулсан байгаа гэдэг хэлэхэд таатай байна. За ингээд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг Монгол Улсын аварга малчин Эрдэнэ Монгол Улсын аварга малчин оюун цэцэг нар болон за зохион байгуулагчид өр хүүхдүүдийн одоо төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэж байна. За үнэхээр одоо бас олон сайхан тэмээнүүд өнөөдөр бас ирж уралдсан ийм сайхан уралдаан болсон байгаа. За ингээд ирж уралдсан одоо бас уяачдаа бас баяр наадмын зохион байгуулагчид болон улсын аварга малчид бас талархал төвшүүлж байгааг бас хэлэхэд таатай байна. За ингээд хурдан хатны уралдаанд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За Өмнө гомгийн Номгон сумын Дэрсэн ус угийн Монгол Улсын аварга малчин Бөмхөгийн Эрдэнэ за Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны Мэлалга баяр наадам үеэр за тэмээн соёл уралдаантай холбоотой олон үйл ажиллагаанууд бас зохион байгуулагдсан юм. За үүний энэ одоо нэг жишээ бол за тэмээн дээрээс байт харваа харуулах одоо юм тэмцээн байлаа. За анхлан одоо зохион байгуулагдж байгаа тус тэмцээн бол нэлээд өрсөлдөөнтэй үзүүштэй олонний анхаарлыг одоо татсан ийм тэмцээн байсан гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тэмцээнд бол одоо өнөөдрийн баяр наадмыг зорин ирж оролцож байгаа уяачид маань за тэмээчин залуучууд малчид маань бас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож за анхлан одоо бас зохион байгуулагдж байгаа тус тэмцээнд бас өөрсдийн цэцэн мэрэгнээ одоо сорин өрсөлдсөн байгаа. За ингээд тэмээн дээрээс байт харваа харуулах одоо тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөгд за 1-р өрөнд Өмнө гомгийн Цогтоо сумын тамирчин Мөнгөн буян 1-р өрөнд орсон бол 2-р өрөнд Өмнө гомгийн Цогццын сумын тамирчин Баасан жаргал орлоо. За 3-р өрөнд Өмнө гомгийн Баян сумын тамирчин Отхон баяр. За 4-р өрөнд Баян онгор аймгийн тамирчин Өсхөөр. За 5-р өрөнд Өмнө гомгийн Номгон сумын тамирчин Төр Батнаар орж бусдыгаан манлайллаа. За ингээд Монгол Улсын аварга малчдын цолны Мэлалга баяр наадам үеэр зохион байгуулагдсан. За тэмээн дээрээс одоо байт харваа харуулах одоо энэ тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд одоо шалгарсан баг тамирчид болон за тэмээчид малчдын одоо шагналыг за зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч одоо баяр хүргэсэн. За өргөмжлөл одоо мөнгөний шагналаар шагнаж цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүссэн юм аа. Нутгийн дүү миний бие
болж орж Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаа 2 дахь удаан зохион байгуулагдж байгаа. Тэмээн дээрээс сур харвах энэ үйл зан үйлийг хийж байна. Ингээд өөрхийн шанартайгаа ирлээ. Даа бүхэнд эрүүлэг бацраг сайн бүхэн Болгон сүлтэй байх ерөөдөө өргөё. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнө аймгийн Номгон сумын Дэрсэн сувгийн Монгол Улсын аварга малчин Бомхөгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын Улсын аварга малчин цолны Мэлаал баяр наадмын хурдан тайлгны уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан тайлгнууд гарааны 6 дараас эргэж байна. За хурдан тайлгны уралдаа эренгүүд Өмнө аймгийн зохицуулсан сумын алдартай Цэнгэлийн сумын хүн Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг бол нэлээд ширэг үйлдэл гарч ирээд хурдан тайлгны уралдааныг хөдөлж байгаа харагдаж байна. За ингээд одоо бас үзүүрийн тайлгнууд нэлээд одоо бас ширэг үйлдэл одоо гараа авчлаа. За Өмнө аймгийн Номгон сумын Монгол Улсын аварга малчин аймгийн алдартай Баягийн мөнхтрийн одоо хурдан тайлг бол одоо Өнөөдрийн баяр наадмын хурдан тайлгны уралдааны өнгөө одоо аваад одоо гарч харагдаж байна. За үзүүрийн дөрвөн тайлгны цаал дээр Өмнө аймгийн цогтоосон сумын алдартай Төвднэр Жуланбаатарын уйжруулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлг одоо харж байна. Арын тайлгнуудын өнгөн дээр Өмнө аймгийн Баян сумын аймгийн алдартай Шаваатрын мөнх төвшингийн тайлг, Монгол Улсын аварга малчин аймгийн алдартай Баягийн мөнхтрийн тайлг гэсэн одоо хурдан тайлгнууд манай зурлагчийн дүрэнд одоо хальтаа харагдаад өнгөрлөө. За ингээд одоо хурдан тайлгны уралдааны дөрвөн тайлг өтөржээ. Өнгөн дээр Өмнө аймгийн Номгон сумын Дүүгэн отхон дүүгэн одоо хурдан тайлг хөтөлсөн байгаа харагдаж байна. Хоёр дээр одоо энэ 25 дугаар дээр эрийн говцтой уралдааж унтсан Өмнө аймгийн зохицуулсан сумын алдартай Цэнгэлийн сумын хүн Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг хоёр дээр одоо гарч ирсэн бол за цаал дээр нь одоо бас 147 дугаартай 4 дээр бол одоо Өмнө аймгийн зогтоосмын сумын алдартай Улаанбаатархан уйжруулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлг гэсэн. За ингээд одоо энэ дөрвөн тайлг өнөөдрийн баяр наадмын хурдан тайлгны уралдаан гэсэн 4-дөр 71 дугаартай уралдаанд Өмнө аймгийн Номгон сумын аймгийн алдартай Монгол Улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо урд улаан тайлг одоо гарч ирсэн юм байна. За ингээд одоо өнгөний 3-4 тайлагч одоо бас нэлээд одоо очтойхон гарч ирээд Улсын аварга малчтын цолны медаль баяр наадмыг хөтөлсөн. За 44 дугаартай тайлг 5 шургалаа үзэгчтэй Өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяаж Дүүлхүүгийн хүү за Дэлгэр мөрөнгийн одоо хурдан тайлг одоо орж ирлээ. За энэ одоо бас өнгөрсөн жил одоо бас тормондоо бас хурдан байсан тайлг сум орон нутгийн чанартай олон наадмууд бас одоо айрагдад төрүүлж байсан. За ингээд Дүүлхүү гэдэг чинь одоо хурдан тайлг одоо өнөөдөр нь одоо хүүхдийн нэр дээр одоо мордсон байна. Дэлгэр мөрөнгийн тайлг ороод ирсэн. За өнгөний дөрвөн тайлг одоо Дөмөккөө уралдааныг гараад за өнөөдрийн баяр наадмын хурдан тайлгны уралдааныг бол одоо хоолгон одоо хөдөлж харагдаж байна. За 5 дээр бол одоо отхон дүг одоо хурдан тайлг арын тайлганд оржсэн 6 дээр Өмнө аймгийн зохицуулсан уяаж за Хосбаатарын одоо хурдан тайлг одоо орж ирлээ. За наадлаар одоо 141 дугаартай уралдааны замд Өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяаж Батбаянгийн Баяр хүүгийн одоо хурдан тайлг одоо энэ шар говцтой уралдаанд унтсан 7 дээр одоо орж иж байгаа харагдаж байна. За түүний ардлаар 149 дугаартай уралдаанд Өмнө аймгийн Баян сумын аймгийн алдартай Шаваатрын мөнх төвшингийн хурдан тайлгийг Өмнө аймгийн зохицуулсан сумын алдартай уяаж Бадар цэцгэн Баасанжаар одоо унтсан одоо орж иж байгаа харагдаж байна. Түүний ардлаар одоо энэ Цэнгэр говцтой уралдаанд унтсан. За мөн одоо Шаваатрын мөнх төвшингийн уяандраас одоо морцсон хурдан тайлг одоо орж иж байгаа харагдаж байна. За 8 9 бүрэн дээр одоо 2 тайлг нь одоо орж ирлээ. За 10 дээр одоо улаан говцтой унтсан хар тайлг ороод ирсэн. За ингээд эхний 10 тайлг бол одоо бөөгнөрч байна үзэгчтэй. Нэг тавьж ихгүй бол одоо хурдан тайлгны уралдаан бол нэлээд ширүүхэн өрсөлдөөнтэй бөөндөө одоосон сайхан урагшиж байна. Өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяаж Дөлхөгийн одоо хурдан шар тайлг ороод ирсэн. За наадлаар Шаваатрын мөнх төвшингийн хурдан тайлг өнгөрсөн нь одоо тормондоо одоо хурдан байсан да. Олон наадамд бас одоо айрагдад дөрвж байна. Сумынхан баяр наадамд бас айрагдад дөрвж байсан. Дорног аймгийн Мандахад одоо очиж одоо айрагдад дөрвж байсан. За өнгөний 3 тайлг бол одоо гараа авчлаа. Арын тайлгууд өнөөдөр 22 дугаартай Өмнө аймгийн Баян сумын аймгийн алдартай Хосбатын Жавхлан төгсгийн одоо хурдан тайлг одоо орж ирлээ. Баягийн мөнхтөр одоо алдартын тайлг одоо орж иж байна. Шаваатрын мөнх төвшингийн одоо хурдан шар тайлг. За ингээд 4 5 6-гийн тайлг нь шүү. Эхний 3 тайлг тасраад гараа авцсан байгаа. За 7 дээр одоо энэ улаан хуцтай уралдаан жунтаа одоо хурдан хар тайлг одоо ороод ирсэн байгаа. Түүний арал дээр за энэ хиний тайлг одоо орж ин 3 дугаартай уралдааны замд одоо мордсон. За отхон дүг одоо хурдан тайлг Номгоны. За Цэнгэлийн сумын хүү Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг 10 бүрэн дээр одоо орж ирлээ. За 3 дугаартай уралдааны замд орсон отхон дүгийн одоо хурдан тайлг ус одоо саяны тайлгнуудаа гараа авцсан байгаа. За 11-2-ийн тайлыг одоо харуулъя. За 11 дээр бол одоо Өмнө аймгийн Номгон сумын уяаж Баттэлгэрийн одоо хурдан хар тайлг одоо орж иж байна. 12 дээр Өмнө аймгийн Ноён сумын уяа сумын алдарт уяаж Батбаярын нар мандхан одоо хурдан шар тайлг. За энэ одоо цагаан онгоцтой өгд унтсан одоо хурдан шар тайлг одоо орж иж байгаа харагдаж байна. За эхний 12 тайлг одоо орж ирсэн. За 13 дээр Өмнө аймгийн Номгон сумын Баяр Жаргалын отхон бэлгийн тайлг 9 дугаартай уралдааны замд мордсон. За 14 дээр Өмнө аймгийн Номгон сумын уяаж Бачаргалын сайн зэрэг одоо хурдан тайлг. 15 дээр Өмнө аймгийн Хөрмөн
сумын уяач Дүлхүүгийн дэлгэр мөрөнгийн одоо хурдан тайлаг гэсэн. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдаан нийт 28 тайлаг одоо бүртгэгдсэн. Та бүхэндээ эхний 15 тайлагыг харуулад манай зурлаач одоо урагшиллаа. Бачаарлын сайн зэргийн одоо хурдан тайлаг 14 дээр 13 дээр 9 дугаартай уралдаанд Өмнөг аймгийн Номгон сум байж Баяр Жаргалан Отхон бэлгийн одоо хурдан тайлаг бол одоо 13-ын бөөрөн дээр одоо урагшилж байгаа. За ер нь одоо бас урагшаагаан зүтгэхгүйд үзүүрийн тайлаг нэлээд одоо холдоод одоо урагшилсан. Өнөөдрийн баяр наадмын хурдан шилбэн тайлагны уралдаанд одоо хурц хүч сорж байгаа тайлагнуудыг 7 км-ээс одоо уралдуулж байгаа. Өмнөг аймгийн Ноён сумын уяач Батбаярын Нармтын одоо хурдан тайлаг, Өмнөг аймгийн Номгон сумын уяач Баттэлэрийн одоо хурдан хар тайлаг гэсэн хоёр тайлаг бол 9-10-ын бөөрөн дээр урагшилж байгаа шүү үзэгчтэй. За эхний 8 тайлаг тасарсан. За 5 тайлаг явж байгаа хэвээр. За Бацангийн сумын одоо хурдан тайлаг. За хар тэмээгээр нь одоо сандахгүй сайн мэдэндээ Бацангийн сумын хар тэмээ гэж олон жил одоо сайн одоо уралдаж за олон сайхан наадмууд одоо иргэдэд төрүүлж байсан. За Бацангийн сумын мөнгөн буян одоо хурдан тайлаг 8 дээр шүү үзэгчтэй. 8-ын бөөрөн дээр одоо урагшилж байна. 3 дугаарт Отхон дүгэн одоо хурдан тайлаг одоо урагшилж байна. 141 дугаарт уралдаанс Хөрвөн сумын уяач Батбаярын Баяр хүүгийн одоо хурдан тайлгалаа. За Шаваатрын мөг төвшингийн одоо хурдан шар тайлаг. За манай зургуулаачийн дуранд харагдаад өнгөрсөн. За жоон замаасаа гарч одоо уралдаад ах шиг байна. За одоо ингээд одоо урагшлаад үзүүрийн тайлгуудыг харуулах байхаа. За эхний тайлбар нэлээд одоо холдоод одоо гараавцсан. За Өмнөг аймгийн Номгон сумын одоо Монгол Улсын авраг малчин аймгийн алдарт уяач Баягийн мөнгөтрийн одоо хурдан шар тайлаг гэж Өмнөг аймгийн за Баян Улсын аймгийн алдарт Чулуунбатны Баян Нямар дамжууд өнгөрсөн жил тормондоо очиж олон сайхан баяр наадамд одоо хайрыг төрүүлсэн. Дорногов аймгийн Мандах сумын Түмэн Дэмэний баяр наадамд одоо төрүүлж байсан санагдаж байна. За ер нь одоо сумар нутгийн чанартай олон наадамд бас хайрыг төрүүлж байсан. За ингээд хурдан тайлагны уралдаан сая 22 дугаартай Өмнөг аймгийн Баянлаа сумын аймгийн алдарт Жавхлан төгсөн одоо хурдан тайлаг, Хосотын Жавхлан төгсөн одоо хурдан тайлаг, Бариулын Хосот гэж одоо мундаг сайхан уяаж авах байсан да. За түүнийхөө одоо Жавхлан төгсөн одоо хурдан тайлаг 92 дугаартай Өмнөг аймгийн за энэ Зогтоо сумын алдарт уяаж Хосбаатарын тайлаг одоо машин очингууд жоохон хантаараад үлдчих шиг боллоо. За ингээд үзүүрийн хоёр тайлаг одоо холгон тасарсаа. За аргагүй одоо энэ хоёр тайлаг бол одоо өнгөрсөн жил тормондоо хурдан сум орон нутгийн чанартай аймгийн бүсийн наадмуудаас олон удаа хайргад төрүүлж байсан ийм одоо хурдан тайлаг. За Дорногов аймгийн Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Нямын отхон дэлгэрийн одоо хоёулаа ботхон димэн. За Наатлын тайлаг шар хувцастай уралдаан жуулсан тайлаг бол Өмнөг аймгийн Зогтоо сумын аймгийн алдарт бай Төвдөнөржин Ууган баярын хөв. За Хөрөв доогийн тайлаг. За Цаатлын тайлаг бол одоо Өмнөг аймгийн Зогтоо сумын алдарт байж Төвдөнөрж Улаанбаатарын хоёр журлуулж байгаа Дүгрийн Сүхбаатарын тайлаг гэж. За өнөө жил одоо Өмнөг аймгийн Баруун Буйлаа сум зохион байгуулагдсан. За ирээдүйн хурдын тайлагны уралдаанд айргийн 4 удаа хурдалчаад ингээд одоо бас давхар уяагаар одоо ээж урлаж байгаамаа. За энэхүү эрхэмд үзэгчтэй Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол Улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол Улсын авраг малчин цолны Милалгой наадмын хурдан тайлаг барианд орж ирэхэд за Өмнөг аймгийн Зогтоо сумын алдарт байж Төвдөнөрж Улаанбаатар хоёр журлуулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлаг төрүүлээ үзэгчтэй. Аман үзэнд Өмнөг аймгийн Зогтоо сумын байж Ууган баярын Хөрөвдөгийн одоо хурдан тайлаг аман үзэнд одоо ордууллаа. Айргийн 3 дээр Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдарт байж Хосотын Жавхлан төгсөн одоо хурдан тайлаг. За өнгөрсөн жил одоо Өмнөг аймгийн Булган сум зохион байгуулагдсан аймгийнхаа баруун бүсийн уралдаанд одоо аман үзэнд одоо ордуулж байсан тайлаг да. Саяны 3 удаа хурдалсан тайлаг. За Өмнөг аймгийн Баянгор аймгийн Баян өндөр сумын алдарт байж Ямхүүгийн Амар зайгийн одоо хурдан тэмээнүүдэд өгшөлтэй ийм одоо хурдан тайлгаа. За ингээд айргийн 3 удаа хурдаллаа. Зөрөвдөр одоо Өмнөг аймгийн Баян далай Номгон сумын аймгийн алдарт уяач Монгол Улсын авраг малчин Баягийн мөнгөтрийн одоо хурдан шар тайлаг аргагүй одоо хурданаа гэж нотолж айргийн 4 удаа хурдаллаа. Өнгөрсөн жил тормондоо одоо тодорч одоо олон сайхан баяр наадам төрүүлж ирсэн юм одоо хурдан тайлаг шүү үзэгчтэй. За 5 дээр ямар тайлаг одорсон. За 5 дээр одоо энэ 11 дугаартай уралдааны тулсан Номгон сумын уяач Батэлгэрийн хар тайлаг 5 дээр одоо хурдалж Өмнөг аймгийн Ноён сумын уяа Батбаярын Нармтын одоо хурдан тайлаг 6 одоо хурдаллаа. Энэ хоёр тайлаг бол араас бол сайн зүтгэсэн юм биш үү үзэгчтэй. Тэр одоо 12-3-ын бөөрөн дээр урагшлаад байсан. За ингээд 6-7-гийн 7 дээр одоо энэ хиний тайлаг одоо орж иж байна. Өмнөг аймгийн Хөрмөн сум байж Баярхүн одоо хурдан тайлаг. За 8 дээр одоо Номгон сум байж Дүүгэн Отхон дүгэн одоо хурдан тайлаг одоо орж иж байгаа харагдаж байна. За ингээд одоо эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бидхэн Монгол Улсын авраг малчин Эрдэнэ Монгол Улсын авраг малчин оюун цэцэг нарын одоо цолны Милалгой наадам хурдан тайлагны уралдаанд хүргэлээ. За ингээд одоо Өмнөг аймгийн Зогтоо сумын уяач Сэнгэлийн сумыг одоо хурдан тайлаг одоо орж ирсэн. 9 дугаартай Номгон сумын байж Баяр Жаргалын Отхон бэлгийн тайлаг одоо энэ орж ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо арын тайлагнууд орж ирж байгаа харагдаж байна шүү. Дөлхөгийн одоо хурдан тайлаг одоо орж ирлээ. Тайлгаа сайхан төрүүлглээ баяр хүргэе. За баярлалаа. Сайхан аврагын улсын аврагын баяр наадамд ир сайхан тайлгын төрүүлгсэн баяртай байна. За тайлагны хэд хуралдаан болчих вэ? Тайлаг одоо 4 дахь хуралдаанаар л ирсэн. 4 уралдаж 3 төрүүлж 1 5 төрсөн. 2 боцот наадамд төрсөн. Нэг сая энэ дээр төрүүлсэн. Нэг нь ирээд урд 5 төрсөн. Аа. За энэ улсын аврагын наадам талаар сэтгэлээ.
За сайхан зохион байгуул сайхан өргөн дэлгүүр сайхан наадам болж гинөө. Улсын аварга гэж ахагч иртэ сайхан баярын мэнд хүргье. Бүрүүдээ өнөөдөр сайхан наадж байна. Улсын аварга наадам дээр бас тайлга зөөдүүлээ баяр хүргье. За баярлалаа. Амины энэ жил тайлаг нэг баачтай оролдоонд дөрвөлчөөд ирсэн. Хөшөл удам хаанах лээ. Хөшөл удам хойно дэлгэр ангаан отгон дэлгэр гэдэг нь отгон тийм ээ. Өнгөрсөн жил Тормондоо хурдан байсан ба хаана амарлаа. Тормондоо бид баачтай оролдоонд мандалгууд тавлаад тэгээ хөшөөч нь тэгээд баачтай оролдоонод орсон бохоо. Тайлаг өнөөдөр уралдаж сайхан харагдлаа баяр хүргье. За баярлалаа. Өмнө аймгийн Баянтлаас өмнө аймгийн алдартай чухлын төгсөх залуу байна. За Баянтлаас өмнөөс ганцаараа зорж ирж уралдаад. Тасаалаг сайхан уралдаж айргийн 3 дахь гэсэн. Тайлагныхаа талаар өмнө одоо Тормондоо ямар амжилт үзүүлж байна? За нүдэн Тормондоо 7 уралдсан. 4 орсон. 4 харигдсан. Булган сумд аймгийн бүстэй ам уудсуудад. Тэгээд сумдын наадамд 3 орсон. Тайлагныханд 2 байл. За миний тайлаг Тором цагтаа урдан байсан тайлаг байгаа юм Тором байгаамаа. Тэгээд Баян сумын Баянаа хай бодхон тийм байгаамаа. Энэ жил анхны уралдаа сайхан дөрвөллөө баяртай байна. За Монгол Улсын аваргалчин Эрдэнэ Монгол Улсын аваргалчин оюун цэцэг нарын улсын аваргалчин цолны медаль наадам хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшинлыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд хурдан тайлагны уралдаанд одоо төрүүлж яригдсан атнуудын байшинлыг за Монгол Улсын аваргалчин Эрдэнэгийн хүү Нямхүүгийн одоо гэрүүл ивент итгэж одоо байсныг бас та бүхэнд тулгата таатай байна. За ингээд Эрдэнэгийн Нямхүү за гэр бүлийн хамтаар за зохион байгуулагчдын зүгээс хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшинлыг гардуулж байна. Алтан мөнгө хүрэл медаль, өрөмжлөл, мөнгөний шагналаар шагнаж хурамшуулсан. За мөн одоо бас нийтдээ 28 одоо тайлаг уралдсан. За 50% нь одоо барьж байшинлыг гардуулсан гэдгийг та бүхэнд хадгалахад таатай байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Тэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Эрдэнэ оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны медаль наадам үеэр зохион байгуулагдсан бас нэгэн одоо сонирхолтой уралдаан тэмцээн бол за эвнийг хангалт тэмээ туйлуулах сургах одоо тэмцээн байлаа. За энэ төрлийн тэмцээн бол багийн төрлөөр зохион байгуулагдсан. 2 одоо тэмээчин малчин за 1 баг болж тэмцээнд оролцсон. За тэмцээнд бол нийтдээ 5 баг одоо оролцлоо. За багууд маань эхний ээлжинд хангалт тэмээгээ унгаад за тэгээд буйлаад за тэгээд одоо ус хангалт тэмээгээ босгож ирээд одоо ингээд сургасан байгаа. За туйлуулсан тэмээгээ бас амжилттай сайхан сургаад за 1 км-ийн зайд орших цэгийг тойрч ирж одоо барайнд орсноор за тэмцээний шилдэгүүд аваргууд маань тодорсон байгаа. За тэмээчин малчин хүмүүсийн одоо эд хавыг гайхуулсан за тэмцээн наадмыг бас он сонирхолтой болсон тус тэмцээний одоо дүн гарахад за 1-р байранд Өмнөг аймгийн Хөрмөн сумын малчин Чулуун дотох Дорд Цомбоо нар 1-р байранд орсон бол 2-р байранд Өмнөг аймгийн Номгон сумын Отхон бэлэг Цэцэн бэлэг нар за 3-р байранд Өмнөг аймгийн Номгон сумын Аз жаргал Баян жаргал нар орж бусдайгаан манлайлаа. За ингээд Монгол Улсын аварга малчдын цолны медаль 2 наадмын үеэр зохион байгуулагдсан эмнэг хангалт тэмээ одоо туйлуулах, бүлгүүлэх, за сургах одоо энэ тэмцээнд амжилттай оролцож шагналт одоо байранд шалгарсан тамирчид за малчдын одоо шагналыг баян наадмыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ. Миний аав ээж бол тэмээч хүмүүс. Тэгээд оюун цэцэг ихч бол одоо миний ээжийн ирчийн хүүхэд. Эцэг нь бол бас миний аавын ах. Нэгэсэндээ бол эгчтэй хоёр ахтай хоёртойс болсон юм болсон л да. Тэгээд 1968 он 1971 онд манай аав даваа оюун цэцэг гоён Пүрв нар бол одоо 1968 он 1971 онд аймгийн хошоо аварга тэмээчин цал хүртэж ийсэн. Ийм тэмээч болсод байсан. Тэгээ оюун эгч маань одоо тэр тэмээ сэргийн бэлчээр төссөн ийм малчин удам ихөө. Эрдэнэ ах хөргөө ахын маань хувьд бол нутгийн мундаг малч бом хүн гэдэг хүний хүүхэд. Тэрний төрсөн дүү нь бол одоо 1988 онд Монгол Улсын залуу аварга малчин цал хүртэж ийсэн. Инх жаргал гэж
сайхан малчин хүн байсан. Одоо энэ наадамд бол гэр бүлийн хүн нөхдөд очиж ирж чадаагүй байна. Тэгээ аль талаасаа бол ихэд мал малгааны ариун туршлагатай бүгд удам дагсан юм малчин сайхан хүмүүс л тий. Энэ усаа дараа би бахархаж энэ наадамд ирсэн. Наадам гоё боллоо, сайхан байна. За эрхэм мөндөд үзэгчдээ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Эрдэнэ оюун цэг нарын улсын аварга малчин цолны Медалгой наадмын хурдан торгоны уралдаанд бүрдэгдсэн 35 тором инхүү гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. За газар олон сайхан одоо цууд хурдан тэмээнүүд өнөөдөр баян наадамд одоо ирж уралдаж байгаа. За ингээд одоо өнөө жилийн энэ намрын уралдаанууд одоо олон сайхан уралдааны хийж байгаа. Ийм одоо хурдан тормод өнөөдрийн баян наадам хурдан торгоны уралдаанд бүрдэгдсэн. За хамгийн араас энэ 48 дугаартай уралдаансан Монгол Улсын аварга малчин аймгийн алдар туяаш Баягийн мөнхтрийн одоо хурдан тором 48 дугаартай нэлийн хараханс одоо гарч харагдаж байна. За хурдан тормны уралдааныг Өмнөг аймгийн Баянлаас аймгийн алдар туяаш Хосотын жавхан төгсөн одоо унсан тором одоо нэлээд ширэг үйлдэл хөтлөд одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн. За бид хүн одоо хурдан тормны уралдааныг арай одоо алгаснаас алсаас одоо холоор одоо харуулж байгаа. За өчигнийхээр одоо бас энэ намрын уралдаануудад одоо зарим нь уралдсан, зарим нь уралдаагүй шин зам үзэж байгаа ийм одоо хурдан тормнууд учраас бас тормнуудыг бас одоо өргөх ийм одоо аюулаас одоо бас сэргийлэх зорилгоор бид хүн одоо бас нэлээ алснаас одоо хурдан тормны уралдааныг бас дагаж одоо үзэгч та бүхэндээ одоо бас харуулж байгаа шүү. За ингээд тун удахгүй хурдан тормны уралдааны үзүүрийн тормнуудад одоо очих байх. За ингээд дундуур одоо нэг энэ цагаан хустай хөгтөнцөн за нэг сая хөх тормууд харагдсан. Өмнөг аймгийн Баян уулсан Хадбаатарын тором байсан. За ингээд одоо Өмнөг аймгийн Баян далай цамын яаж Хосотын жавхлан төгсөө одоо унсан одоо хурдан тором бол одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг бол одоо хөдлөөд одоо гараад ирсэн байгаа. За түүний урал дээр дахиад одоо хурдан тормнууд гарч ирсэн. 5 тормуудаа гарч ирсэн байна үзэгчтэй. За энэ 7 тормуудаа гарч ирсэн харагдаж байна. За ингээд одоо хурдан тормны уралдааны дээр 5 дээр Өмнөг аймгийн Номгон сумын аймгийн алдар туяаш улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тормуудаа гарч ирсэн байна. 2 дээр тэр Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдар туяаш алдар сайхны хүү сайн цогтын одоо хурдан тормуудаа гарч ирж байна. Хамгийн саалаар тэр Өмнөг аймгийн Баян сумын аймгийн алдар туяаш Гандамрын бүрөвдөрж өйжөрлөж байгаа Бацгийн сайн баярын одоо хурдан тормуудаа гарч ирсэн харагдаж байна. За ингээд өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны эхний 5 тормыг одоо үзэгч та бүхэндээ бид хүн одоо харуулж байна. За цаад 3 дээр цэнгэр хувцастай уралдаанчуудаа унтсан торм одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны хөтлөөд одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн Хөрөм сумын төвшин жаргалын одоо хурдан торм өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн сайн Цогтоо сумын аймгийн алдар туяаш алдар сайхны хүү сайн зөгтэй хурдан торм одоо 2 дээр ч үзэгчтэй, 4 дээр Бацгийн сайн баярын торм, 5 дээр Өмнөг аймгийн Баян сумын Номгон сумын аймгийн алдар туяаш улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан тором гэсэн. За ингээд энэ 5 тором бол Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин, за Бомхүүгийн Эрдэнэ Монгол Улсын аварга малчин, Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны Медалгой наадмын хурдан тормны уралдааныг хөтөллөө. За ингээд өнөөдрийн баян наадамд бол одоо хурдан атны уралдаанд 22 ат одоо бүрдэгдэж уралдааны замд гарсан. Тайлгны уралдаанд 28 ат тайлг бүрдэгдсэн болол за ингээд тормны уралдаанд бол 35 тором одоо бүрдэгж одоо гарсан. За үнэхээр одоо тал талын нутаг нутгийн олон сайхан одоо эрдэм төгс уяачд болон за одоо тэмээчд малчид одоо хөрөн чуулсан. За тэмээнүүд одоо бас хурдан тэмээнүүд бас олноор ирсэн ийм сайхан уралдаан бол яхан аргагүй Өмнөг аймгийн Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Бомхүүгийн Эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нарын одоо цолны Медалгой наадам болсон гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За баяраа гараа бол одоо ямар нэгэн бодлоонгүй ер нь л одоо зохион байгуулалтын өндөр түвшинд одоо энэхүү уралдаан маань одоо зохион байгуулагдаж байгаа маа. За ингээд 3 насны тэмээ одоо уралдаж үзүүрийн одоо хурдан тормнууд одоо явсан. За ингээд 5 тэмээний ардын тормны ард дээр 15 торм одоо орж ирсэн. За 141 дугаартай хурдан торм одоо орж ирсэн. За цааш яаж хамтараа гарвчлаа. Өмнөг аймгийн Цогтоо сумын сумын алдар туяаш Уган баярын Пөрөвдөгийн одоо хурдан шар торм. За энэ хоёр тормны цаалтанд байна. За наадлан 6 дугаартай уралдааны Өмнөг аймгийн Хөрөм сумын үеэж Баян хүүгийн одоо торм гэсэн. За энэ хоёр торм болоод одоо ингээд өнгөний 5 тормны ард дээр нэлээд ширэг хөлдөө орж ирээд урагшилж байгаа нэ. За энэ хоёр торм бол одоо бас энэ намрын уралдаануудад за бооцоод уралдаануудад их хурдан байна. Олон одоо уралдаан наадамд бас хайрагдд төрүүж байна гэж одоо дуулдаж байсан. Ийм одоо хурдан тормд бол өнөөдрийн баян наадмын одоо 5 тормны ард дээр бол одоо ширэг хөлдөө одоо орж ирсэн. За одоо энэ 6 тормны одоо ард дөрөнгөж сурсан. За энэ цагаан хувцастай хөгдөнцөг хөг торм бол одоо хурдан байгаа да. За Өмнөг аймгийн
Баян овоосон бэ Цэндижвийн Хадбаатарын одоо хурдан тором шүү үзэгчтэй. За энэ одоо тором бол их л араас одоо ширэг хөлд орж ирээд өнгөний торомнуудын араас одоо зүтгэж 5 дээр одоо зүтгээд ороод ирсэн байгаа харагдаж байна. За Баягийн мөнхтрийн одоо хурдан тором бол одоо хурдан торомны уралдааны хөдөөд нэлээд холдсон байх шүү үзэгчтэй. Өнөө жилийн одоо энэ намрын 9 сарын 20-ны үеэр зохион байгуулагдаад байсан Өмнөговь аймгийн одоо уяачдын сорилго за юуны сумгаанд бол их хурдан байна гэж дуулдаасан тором бол нэлээд ширэг хөлд хурдан торомны уралдааны хөдөлсөн байна. За энэ шар номертой хүүхд тором бол одоо Өмнөговь аймгийн Баян улсын аймгийн алдарт байж Гандамрын бүрөвдөрч үйлжүүлж байгаа сайн баярын одоо хурдан тором, Бацгийн сайн баярын тором, Өмнөговь аймгийн Баянгар аймгийн Баян лагсын Монгол улсын алдарт байж галтын одоо Сангижинчийн галтын одоо ботхон тийм ээ. Өнөө жил одоо улсын Уранга аймгийн Баруун Баялаа сум зохион байгуулагдсан ирээдүйн хурд одоо уралдаанд бас аргийн 3 удаа хурдлаад давхар уяагаар одоо ирж одоо уралдаж байгаа ийм одоо хурдан тором юм аа. За мөн одоо улсын араас одоо хүүхд тором бол нэлээд зүтгээтэй Өмнөговь аймгийн Баян овоосон уяач Цэндижвийн Хадбаатарын одоо хурдан тором. За ингээд энэ тормнуудын хооронд өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны үзүүрийн тормнууд одоо уралдахаар одоо болж байгаа шиг байна. За сайн зөвхтийн тором бол одоо жоохон хадуураа цаашаа явчлаа. За Өмнөговь аймгийн Номгон сумын аймгийн алдарт байж улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором бол нэлээ холон одоо гараа ивцэн байгаа. За энэ тормнууд бол одоо яг ард дээр нь бол одоо хөтөөтөө араас нь одоо зүтгээтэй ингэж одоо урагшилж байгаа маа. За тэмээний уралдаан тэмээний одоо ус наадмад хөгжиж байгаа нэг илэрэл бол одоо энэ хурдан тэмээний уралдаан хурдан тором бол одоо бас ингэж үзүүрийн тором бол одоо 30-аас 40 милийн машин нэмэлтээ одоо ингэ хурдтай одоо урагшилж байгаа. За дахиад одоо замд нь одоо оруулаад ирсэн Өмнөговь аймгийн Цогтбол сумын аймгийн алдарт уяаш Даваадаржийн алдар сайхны хүү сайн зөвхтийн одоо хурдан тормыг бол одоо зам руу одоо ороод ирсэн. Дахиад одоо бас үний тормнуудын араас одоо зүтгүүлж харагдаж байна. Өмнөговь аймгийн Баян сумын уяаш Цэндижвийн Хадбаатарын хүүхд тором энэ цагаан хувцастай улаамалгатай хүүхд одоо хүүхд тором одоо ороод ирсэн байгаа. За энэ тором одоо бас одоо нэлээд ширүүхэн араас одоо зүтгэсээр одоо үзүүрийн тормууд ороод ирсэн. Өмнөговь аймгийн Баян сумын аймгийн алдарт байж Гандамрын бүрэлдэхүүн жуулж байгаа Бацгийн сайн баярын одоо хурдан хүүхд тором одоо энд дурчилж байгаа. За ингээд хурдан тормны уралдааныг Өмнөговь аймгийн Номгон сумын Монгол улсын аварга малчин аймгийн алдарт уяаж Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором хөтөлсөөр барай одоо үзүүрлүү одоо зүтгэж байгаа нэ. За энэ одоо бас Өмнөговь аймгийн 3 дэсмийн Монгол улсын аймгийн алдарт байж Навандаржийн ган тулгын одоо бас хурц хурдан тэмээний одоо өгшилтэй ийм одоо тором юм байлээ. За ингээд одоо хурдан торомны уралдаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Монгол улсын аварга малчин аймгийн алдарт уяаж Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором за нутгийнхаа одоо улсын аварга малчдын цолны медаль гоё наадамд төрүүлэн гэж одоо төмөн молтыг байсгаж байгаа тором очиг одоо үзэгч таахын харж байгаа наа. За одоо ингээд арын торомнууд одоо хэрхэн орж ирээрээ Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором бол нэлээд одоо холхон одоо дагсарч одоо орж ирж байгаа. За ер нь одоо нэг 500-аад метрийн зайтай бол одоо холдоод одоо ороод ирсэн байгаа. За арын торомнуудыг одоо бүгдээрээ гарнаа. За ард дээр одоо хэний тором одоо орж иж байгаа вэ гэдгийг одоо бүгдээр харъя. За арын тормнуудын хооронд бол одоо сонирхолтой өрсөлдөөтэй одоо олон уралдаанууд одоо бас гарч байгаа. За Улаанбаатарын Өмнөговь аймгийн Цогтоос Улаанбаатарын тором одоо бас за амуу үзүүдэж за Баян аймгийн Хадбаатарын тором айргийн 3, Баян аймгийн Бацгийн сайн баярын одоо хурдан тором айргийн 4, за Өмнөговь аймгийн Цогтбол сумын уяач алдар сайхны сайн зөвхтийн тором одоо айргийн 5 одоо хурдулж байна. За ингээд одоо 5 хүнтэй хурдан торомны уралдааныг одоо хүргэлээ. За бас одоо бас сонирхолтой сайхан уралдааныг үзүүллээ. Нутгийнхаа улсын аваргын наадам дээр тормоо төрүүлглээ баяр хүргэё. За баярлалаа. За тормныхон тухай ярил. За тором миний энэ ботхон тэмээ байна. За. Эцэг бас 3 тэс Навандаржийн ган тул гэж хүнээс 17 онд билүү нэг тайлаг авч ирсэн юм аа. Тэгээд тэрний тул энэ жилийн анхны тул нь гарсан. Тэгээд энэ жил бас 2 дахь наадамд 2 төрүүлээд гэлээ. Баяртай байна. Тэгээд энэ улсын аваргын медаль хийж байгаа Эрдэнэ ахта. Тэгээд энэ наадмыг хүндэтгэж ирсэн уяач нартаа энэ өдрийн гал алан мөн төргийе. За тором сайхан уралдаж харигдлаа баяр хүргэё. За баярлалаа. Тором сайхан уралдаж ам үзүүдлээ. 3 уралдаж 3 ам үзүүдлээ. Ирээдүйн урдад ам үзүүч ирсэн. Энэ дэлгэр ангаас өмнө утган дэлгэр ах юм аа утган юм аа. Огоонохоос авч ууж урдлуулж байгаа. Огоонохтой баярлалаа л гэж хэлээ. За тором сайхан харигдлаа баяр хүргэё. За баярлалаа. За хөх тормны талаар ярив. Хөх тормны шинж жистийн мөнхтөр ах юм унган нутгаан тэмээ юм аа. Би удалдаж авсан юм аа. За энэ жилийн хэд хуралдаан вэ? Одоо энэ жилийн 2 дахь хуралдаан байна. Түрүүнд нэг
бага наадмд оролцсон. Тэгэл ирчээл. Тором сайхан харигдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Тором сайхан уралдаж заргийн дөрвөр хүртлээ. Торомны талаар. Энэ тором Монгол алдар туш галтай бодох юм. Тэгээ сая 90-д урд очиж харигдчих тэрсэн. Чи 3 морж 3 орлоо. За наадмын сэтгэл. Наадмыг сайхан болж байна. Олон тэмээ цуглалаа. Олон үеэс нар олон тэмээ цуглаад их гоё наадам болж байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нарын Улсын авраг малчин цолны медаль гоё наадам хурдан торомны уралдаан бас өргөн дэлгэр болж үзүүштэй сайхан уралдаан боллоо. За ингээд торомны уралдаан төрүүлж яригдсан торомнуудын байшиглыг гардуулж байна. За ингээд одоо Монгол Улсын авраг малчид болон үр хүүхдүүд нь бас ивент тэтгэж энэхүү одоо бас торомны уралдаан төрүүлж яригдсан торомнуудын байшиглыг гардуулж байна. За торомны уралдаанд 4-5 удаа хурдлсан торомнуудыг за Монгол Улсын авраг малчин Эрдэнэгийн хүргэн за Норвын Батчаргалын одоо гэр бүлийн зүгээс одоо бас ивент тэтгэж байж байгаа гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд Улсын авраг малчдын цолны медаль гоё наадмын хурдан торомны уралдаанд төрүүлж яригдсан торомнуудыг за өргөмжлөл медаль, мөнгөний шагналаа шагнаж урамшууллаа. За мөн одоо нийтдээ 30 тором одоо уралдсан. За 50% нь барьж одоо бас байшинглыг гардуулсан гэдгийг хэлэхэд таатай байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ за Жүгдрийн оюун цэцэг нарын цолны медаль баяр наадмын үеэр өсвөрийн үндэсний үхэн барилдаан бас зохион байгуулагдлаа. За өсвөрийн үндэсний үхэн барилдаанд газар нутгийн энэ цагууд одоо өсвөрийн одоо бөхөр үндэсний үхээр хичээлж байгаа олон залуучууд манаас барилдлаа. Мөн одоос наадмыг зорин ирсэн олон уралдаанч нар маань одоос энэ өсвөрийн барилдаанд барилдсан. За өсвөрийн үндэсний үхэн барилдаа эхнээсээ эдийн засгийн хөрсөлдөөнтэй гал гарсан үзэгч олон төмнийг одоо шуугуулсан олон сайхан барилдаануудаар дөөрөн үрсэн юм аа. За ингээд үндэсний дахин барилдаан өндөрлөхөд Өмнөг аймгийн Номгон сумын уугуул өсвөрийн бүх баяр жаргал одоо төрүүлсэн амжилтыг үзүүллээ. За үзүүлсэн амжилтыг за Өмнөг аймгийн Хөрмөн сумын одоо уралдаанч өсвөрийн бүх аз жаргал одоо их шүүхт одоо Өмнөг аймгийн Номгон сумын өсвөрийн бүх анир мэлмий одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд өсвөрийн үндэсний үхэн барилдаанд төрүүлж үзүүрлэж их шүүхт одоо шалгарч бусдаагаа манлайсан өсвөрийн үндэсний үхэн өгчүүдэд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Аавынх нь одоо ээжийнх нь улсын аврагын наадмаас өргөнлөгөр болж байна. Баярын сэтгэлээ хаалцахгүй тийм. За өнөөдөр ээж аав энэ баярын хүндэтгэлийн үнд хүрэлцэн ирсэн ах トゥ орон нутгийн бүх уяачтай баярлалаа гэдгээ хэлье. За аав ээжийн талаар бодж явдаг зүйлээ бас ярихгүй тий. Миний ээж авч мундаг хөдөлмөрч ус судалтай ер нь бол байнга малц сэтгэлтэй үр хөвгүүдийн төлөө явдаг. Тэгэл ээж аваад маш хайртай л гэж хэлье. Бидний хажууд уртуудаа наслаарай. Бидний хажууд үргэлж байгаарай гэж ярьъя да. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нарын Улсын авраг малчин цолны медаль баяр наадмаас бэлтгэн хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Монгол Улсын авраг малчид болон түүний үр хүүхэд гэр бүл за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал төвшүүлье. Хөлийн говь нутгаас төрсэн Улсын авраг малчидаа хэрүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөж цолоон баталж олон сайхан амжилтын эзэн болохын өрөөлийг өргөн төвшүүлж энэхүү нэвтрүүлгийг жаргаж байна. Нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.